Зэвцэн тэгэхээр Ice Lord-ийн дараагийн мартаар ахин уулзч байна. Тэгэхээр та хэд мал лайк болон subscribe дараа тэгээ болж игэл доорох тосоо donation хийж дараагийн партиг илүү хурдан авч үзэхэд тусалцаа үзүүлээрэй. За тэгээд шууд гол бичлэг рүү орцгоё. Тэгээ савинэр яг юу гэж хэлдэг вэ гэхээр манай хэдэн хүмүүс нэлийн хэзээ байх шиг байна гэхдээ мөнхөд дотроо тахта. Харахгүй хаа 3 өдрийн турш тасралдаг алхлаа штэ. Гистэй нөгөөдөлдөө хандаад бид удахгүй очноо. Нилээн ойрхон ирчихсэн байгаа. Гис нөгөөдөл нь болохоор гомдлоо да юу вэ? Бид нэр нилээн хядарч байна. Тэгээд бас мөсний ооргууд чинь тэр жигтэй алга болсон гэсэн баталгаа байхгүй штэ гэсэн мөнхөө уурлаад. Та нар өөрсдөө яаж умардын агуу дайшд гэж хэлж чадж байна. Ийм хий юмыг ч гэсэн давж чадахгүй. Бид удахгүй очлаа гэдээ байна гэж өргөжлөл дагж явс сар угаад ямартааш нөгөө газартаа хүрээд ирдэг. Тэгсэн энэ газар нь яг ямар газар байдаг вэ гэхэлэр нөгөө мөсний ооргуудын амьдарч байсан газар юм баха. Тэгсэн энэ нь болохоор нилээн гоё газар байдаг. Одоо агуу дотор агуу. Тэр газар нь болохоор нилээн дулаахан нөмөртөө салхималхын сорогдоод тэгсдэг бүр ханнаас нь бүлээн ус гожж явах жишээ. Тэгээ мөнхөө нөгөөдөлтэй хандаад одоо нас бид нар эвдэнчээ амьдрах болно. Бидний амьдрах газар юм чинь нэртэй байх хэрэгтэй үсттэй. За байз. Миний өмнө нь амьдарч байсан газар омор далай мөсөн ордон болохоор ойролцоо байх хэрэгтэй. Тийм ээ, болж байна. Гиснэ одооноос энэ газрыг цагаан цайз гэж нэрлэх болно. Гиснэ энд нь нилээн баяртай гоололтой байдаг нөгөө ард иргэдэн. Тэгээ мөнхөө нөгөө хоёртой хандаад одоо нөгөө зулцган луунуудыг энэ ч аваач тавьчих. Гисэн ард нь гинтэл нэг төс тас хийсэн цахилгааны жимээ гардаг. Эргээ тарахтан нэгэн цахилгааны сум байх бөгөөд нэг шилтэнд бүр цаашаа харцсан. Энд явхлаараа цагаан луу байдаг байна. Гиснэ зүгээр нөгөө луунуудыг тогон цохиутай алчиж байгаа байхгүй юу? Энэ хараа үгсэн эцэг нь мэдэхгүй л байна л та. Мөнхөө харснаа юу энд яага шиддэг байдаг вүлээ. Гиснэ бүх кийг нь хаагаад би яхиж төвчихгүй шүү. Чи яг хийм. Нөгөө залуу хэлэхдээ би бол Count Jerome Von Carey. Count Jerome Von Carey ямар урт нэр вэ? Count? Чи Count гэж урт юм уу? Би бол Baronet тэггэр чи надаас том гэсэн үг. Baronet гинэ. Тэггэр чи эрхэм бицэн ямиг саварч саяхан цол өртсөн Белазард байх нэ. Манай мөнхөг таньдаг юм байна лээ. Дэн яг хинбэ гэхлээр нөгөө Чаваас өмнө нь томилогдоод төөгдсөн лорд юм байна лээ л дээ. Тэгээ Count манай мөнхөд хэлэхдээ надад өөр гэсэн шалтгаан бий. Наад шалтгаан болгоон ч болоод хамаагүй. Гэхдээ чирүүцөөс яагаад надад дор дөнгөөр харьцаад байгаа юм бэ гэхт нөгөө Count нь хэлэхдээ юу гэсэн үг юм те. Хоёулаасаа өөрсдөө хин гэдгийг мэдчихсэн болохоор хоёулаа ижлэгийн хэрэгэм зэрэгтэй хүмүүс үсттэй гэхт нь мөнхөө болохоор бити хуцаад бай. Чи өөрийнхөө лордын хэрэгэм зэрэгээ чадгалж чадахгүй болохоор одоо ингээд бууж өгөх хэрэгтэй гэстэй яг алхын даван дээр за яах. Энэ удаа би чамааг өршөж өгье. Харин цаашдаа чи надтай тулдахтаар бодоод чирэггүй. Ямар ч чиний тулааны зүгүүдийг чи мөгдөд сулцсан болохоор одоо чи бие хөдгөж чаднаа. Харин хачи мэрээд байх юм бол алчхан шүү. Одоо чи тэднийг ившлэх ёстой. Гиснэ нөгөө хідэн луунууд руугаа заадаг. Тэгээ Count болохоор гайхаад тэдний ившлэг нэ. Би хүмүүсийг дүрэгтэйг сайн шүү. Чи лордын юм шийд ачилсан болохоор нэлээд зөрөгтэй нөхөрөж таарна. Гиснэ зүгээр л хаяа яваад өгчдөг. За ер нь хээгүү гаралтай манай мөнхөөс. Үзэгдэл солигдоход нөгөө Count-ор чи нэгэн захиа бичүүлчихсэн. Энэ захиа нь яг ямар захиа юм бэ гэхлээр эзэн хаан руу энэ хідийг татвараас чөлөөлөд өгөөч гэж хүсэл хэлгээж байгаа юм байна лээ. Тэгээ Count болохоор үгүй. Яг явуулж болох ч гэсэн ерөн зөвшөөрөхгүй байхаа. Хэрэв бид нар амьдрал хэцүү байна гэд татвараас чөлөөлөхийг шаардах юм бол нөгөө хэдэн язгууртууд хүртэл биднийг ч гэсэн чөлөөлөд өгөөч гэд барьцах нь ойлгомжтой. Эрхэм дээдээс хаан танд хэдий сайн ханддаг байлаач талхалцах арга байхгүй. Мөнхөө одохдоо асуудал нь язгууртнууд юм байна. Бас гол хүн нь намайг ийш явуулсан залуу. Тэгснэ хэлэхдээ за тэгвэл бойл. Ингүүл яаж байна? Гэстэй ямартааш нөгөө Count-ын чигээр нэг юм хэлээд амждаг. Удалгүй зурагтаас солиход нөгөө умартын дайчдыг чинь бүгдийг нь цуглуулчихсан. Одооноос бидний зорилго бол цагаан луугийн өндгийг цуглуулах. Гиснэ нөгөө хэдийх чинь тус туссан нэг багт хуваагаад тэгээ нөгөө багууд дундаас нь хамгийн их цагаан лууны өндийг цуглуулсан багт нь 100 алтан зогс өгнө гэж хэлдэг. Тэгсэн нөгөөдөл нь мэдээж уухаан тасал зөвшөөрж байгаа юм шүү дээ. Тэг мөнхөө өргөжлүүлэн Count-д хандаад дараагийн 10 хоногт багуудыг хэрэг болох хүмүүсийг сонго. Би дараа нь тэднийг өөр талбарт ашиглана. Та хөлөг отрын салаа үсгэх гээе. Бидэн дээр нэгтгэхээр шууд ажил өгсөн ч гэсэн ажилдаа сайн хүн гэж байдаг байх нэ. Үүнхээ хэрэгтэй хүн юм.
Гэж утснаа чиний зөвөө. Лордод ядаж нэг баатрын салаа авах хэрэгтэй үсттэй. Гэхдээ нөгөө Каунт хэлэхдээ тийм ээ. Танаас гадна Икарос Дюкийн салаа маш хүчрхэг гэсэн. Үнэхээр хүчрхэг болохоор хааны хөлөг бадруудын эсрэг жалагдахгүй гэсэн. Ойлголоо. Гэхдээ санаа зовлтгүй. Мөнхөө нөгөөдөлдөө хандаад удахгүй бид шилдэг нь болно. Дотор бодохдоо энэ удаа цасмус санаас ч хамгийн том хүчрхэг салаа бий болох болно. Би чамаа хоёр дахь алдахыг хүсэхгүй байна. Гэж дотор бодсноо. За одоо бүгдээрээ хөдөлцгөөе. Замаараа мөнхөө жоохон те. Энэ умардын бүлэмийг бас амар болох хаа заадагч. Харин та тэрийг хүртэл хамт аваарай заяа. Зөрөглөө сорилгод нөгөөдүүлчин хийдийн андаа гараад хэдэн өдөр болж байгаа дөрөв зураг руу шилждэг. Хэдэн өдөр хамтдаа баг болж тулалдаад гайхтар гар нэлдэг хүмүүс болчихсон. Нөгөө хэдэн цагаан луунуудыг чинь бол дорн л нухаж байдаг. Мөнгө хажуудлаас нь хичээгээд угаараа залуусаа. Хэр их өндөг цоглолтон төдий чинээгээр та нарыг гайхалтай шагнал хүлээж авах болно. Тэгэд манай мөнхөөгийн гол зорилго нь ерөнхийдөө бол одоо энэ хідэн цагаан луунуудыг багаас нь сургаад айхтар хурдан нислэг төр даваа талыг нь ашиглангуудаа хил гээл буюу экспорт импортын одоо юугаал одоо сайжруулах зорилготой байгаа юм байна лээ. Тэгэхээр бас цаадгын чинь санаас амар хөөе. Тэг Каунт манай хүнийг хараад нөгөө өдөрдөж болохгүй байсан умардын агуу дайжтыг өөрийнхөө доор хүснээр өдөрдөж байна. Тэр үнэхээр гайхалтай өдөрдөж чамаа гэж бодож байдаг. Нөгөө хэдэн тулдаж байгаа залуучууд дундаас Гейл гээд нилээн хүчрэг залуу манай мөнхөөг нүдэн туснаа. Мөнхөө түүнийг харснаа сайн байна шүү. Сая мөсөн лууныг зүссэн залуу хэн бэ гэгтэн. Тэр бол шудраг Гейл. Тийм хоштой байгааг нь харахад их алдартай байхаа. Тийм ээ. Тэр бол хормоо язгууртын нэрийг тоноож олзоо ядуустай хуваадаг ардын баатар. Тийм үү? Тэгээд яагаад энд байгаа юм? Тэр нэг удаа өрхөнд орж баригдсан юм. Гэхдээ шоронгоос зогтоод энийг хүртэл ирсэн бололтой. Энэ зогтоод ирж байдаг. Дэжгүй залуу бол та. Бас энэ тий ардуудтай ч их нөхөрсөг байна. Тэгснэ Каунтад хандаад энэ залуугаас өөр шоронгоос зогсон хүмүүсийн улаантад мэдэгдээрэй. Магадгүй илүү олон хэрэг болох хүн олж мэдх юм. Тэгээд одоо энэ Каунтыг бүр өөрийнхөө нарийн бичгэл ашиглаж байгаа юм л да. Тэгээ нөгөөтг нь ээж яхад нь яасан сайн ажиллаа хийдгийг те. Зөрөгдөл ямар тааж нөгөө хэдрүүчин шилжнэ. Сектор мөнхөө нөгөөдүүлж янтаа бүгдээрээ сайн байлаа. Бүгдээрээ ангаа сайн хийсэн болохоор бид хангалттай олон логийн өндөгтэй болж чадлаа. Би та нарт амлсан шагналаа өөх болно гэс нөгөөдөл нь бөөн шууг. Тэгээд тэр дундаас нь Макс бид таны тушаалаар логийн өндгийг аваа гэсэн. Гэхдээ яг яагаад гэсэн бэ гэх тэр мөнхөө болохоор за явах. Бүгдээрээ яагаад логийн өндөг зөөлөөснө гайхаж байгаа байх. Би одоо тайлбарлаж өгье. Луунууд өндөгнөөсөө гараад харсан ихний төлөө өөрийнхөө ээж гэж хүлээж авдаг та нар бидний үсттэй. Би энэ аргаар тэднийг номхруулмаар байгаамаа. Би номхруулсан мөсөн луунуудаараа тээвэр хийх бодолтой байгаа. Манай ачаатай дуунууд бидний барааг улс болгон руу хөргөж өгнө. Бидний бараа гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхтэн олон юм байна л та. Гэхдээ ихнийг нэрс. Миний толгойд орж ирсэн үндсэн бараа бол мөсөн оргийн овог. Мөсөн орг гинэ. Биднийг алахгүй юу? Би амьдрмаар байна. Чимээгүй. Саяхангийн цагаан зайзын орчинд байсан мөсөн оргуудыг алсан хүн хэн блэ? Та эзэнтэй. Тийм ээ би. Тэгэхээр би та нарыг оргуудын хоол болгоно гэж юу? Яасан. Энийг сонссон чинь та нарын зориг орж байна уу? Болж байна. Ямар тааш би та нарт шагналыгч нөгнө. Бас төлөвлөгөөний тухай тэгээ ярьж байхад нь гинтэл багшаа гэж төрөд ирдэг. Тэг яг юу болсон бэ гэсэн чинь уучлаарай. Гэхдээ яралтай ярих гарлаа. Яралтай гинэ. Игч савны агч өгч байна. Мөнхөө хэлснийхэн дагуу яваад очсон чинь савны ач нь ухаан алдсан газар өвдөж байдаг. Яг юу болсон шалтгааныг илүү дэлгэрэнгүй тайлбарлаарай гэд нөгөө хэдээсэн чинь энэ хэдэн болохоор нөгөө цагаан лууны өнгийг байршуулах газрыг хамт барьж байгаад санамдсаргүй байдлаар номноос л гарч байсан зэвдэг цэцэгсээр дүүрэн асар том цэцгийн талбай олсон юм байна л та. Савны яалтчгүй гой цэцэгс байсан болохоор манай мөнхөө дамхантай харуулахын тулд хэдэн цэцэгс застаад аваа явж байсан чинь хойно гинтэл савны ухаан алдаад унтсан. Тэгээ яг юу болсон шалтгааныг бүгдийг нь сонссон мөнхөө болохоор савныгийн гарт байсан нөгөө цэцгийг авснаа. Цэвдэг цэцэг. Юу вэ? Энд чинь цаас мөсөн цэцэг шүү. Цэвдэг цэцэг гэсэн байхаа. Энэ юм бах та. Гэхдээ эн чинь умар далай бол төв нутгийн цорын ганц сандмал. Яаж энэ ертөнцид байдаг вүлээ? Тийм ээ. Тэр илүү чухал. Би энэ цэцгийг аваад явъя да. Лео, савныг аваад дагаад яв. Ямар ч савныг дагуулж яваад өөрийнхөө цайзын орондоо хөвтүүлнэ. Тэгээ нөгөөдөлдөө би одоо савны агчийг чи имжлэх гэж байгаа болохоор та идэх гадаа гараа төр хүлээж яваарэ гэд имжлэхээр болдог.
За тэгээд энэ цас мөсөн цэцэг гэдэг нь болохоор энэ ертөнцид зэвдэг цэцэг гэдэг нэртэй. Энэ ертөнцид бол энэ бол тасралтгүй хүйтэн агаар гаргадаг нууцлаг цэцэг. Харин бол манай мөнхөөгийн амьдарч байсан умар далаад энэ цэцгийн жимс нь мөнгөөр үнэлшгүй гайхалтай хандмал. Мэдээж туйлын хүйтэн цэцэг учраас жимсийг нь авахд маш хэцүү. Гэхдээ манай мөнхөөч нь мөсний кийг бүрэн эзэмшсэн болохоор одоо энэ цэцгийнхэн жимсийг нь яалтчгүй авч чаддаг байхгүй юу? Тэгээд энэ савины яг яагаад ухаан алдсан бэ гэхлээр хөөрхийн амтан энэ мөсний ки нь болохоор энэ цэцгийнх нь хит хүйтнийг нь давж чадахгүйгээр ухаан алдаад өгсөн байж таардаг. Тэгээ манай мөнхөө нөгөө цэцгийнхээ жимсийг авандар хийснэ савина нүдэнэ. Игтэн савина босоод ирнэ. Босч ирснэ багшаа гэдээ яг гайхаж явах үед тийм ээ би байна. Сэрсэн бол цэг суугаад өөрийнхөө кийг эргэлдүүлэх гээд үзээ гэсэн савина өөрийнхөө кийг эргэлдүүлж өснө буцаад унтаад өгнө. Тэр нь санаа зовох хэрэггүй савина чинь зүгээр л унтаад л өгж байгаа байхгүй юу. Тэгээд мөнхөө дотроо удахтаа унтчихсан нь. Өмнөхтэй харьц болоход дотоодг нь хамаагүй нэмэгдэжээ. Боцноо сайн бүтлээ. Ингээд тэгвэл түүний бэлтгэлийг илүү нэмж болох нь. Мэдээж ихлээр савиныг сэрэхээр цас мөсөн цэцгийн талбайг очиж үзэхээр шийдлээ. Би зорилгодоо хамаагүй их төрч магадгүй. Ямар ч тач мөсөн луунуудын өндгийг авсны дараа цагаан цайз маш том өөрчлөлт хийсэн. Эхлээд мөнхөө каунтын гаргасан жагсаалыг хараад өөрийн тусгай салан болох Белезар төлөг батруудыг сонгосон. Тэр олонний өмнө үлгэр жишээ болсон хандлагыг үзүүлсэн. Шууд ахмадаар тэмэлсэн. Мөн сургууль болон эмнэлгийн шинэ газар байгуулсан. Бас мөнхөгийн төлөвлөгөөний дагуу цайны газар, бар, ховсны дэлгүүргээд олон газар байгуулсан. Нэмээд хүмүүсийн чадвар тохируулсан бэлтгэлийн талбайч барьсан. Ямар ч зураглал каунт болон манай мөнхөө ирээрээр шилжихэд мөнхөө байгууллага сайжруулахын тулд хүмүүсээ ч өгсөн сайжруулах хэрэгтэй. Тийм ээ. Тэгээ бас ямар ч тач нэг Осборн гээд залуу цагаан цэцгийн хамгаалтын албан томилогдож каунт маань түүний зөвлөх болсон байдаг. Осборн мөрөө миний зөвлөх байхаас илүү харуул байсан дээр. Каунт чи миний туслах бол. Гэхдээ би хүмүүс ч заах ажилтай байгаа шүү дээ. Хүсэхгүй байгаа юм уу? Үгүй л дээ. Юу гэсэн үг юмтэй новш чинь. Би хичнээн. Чи хичээхгүй гэд яадаг. Нэмээд хоёр зэвсэгт хүчин байгуулсан байдаг. Цагаан цэцгийн гадна талыг хамгаалахаас гадна Каролиныг шалгаж тарж бодарсан иргэдийг авч ирэх үүрэгт эргүүлийн салаач гэсэн байгуулагдсан. Тэгээ тэр эргүүлийн салааны ахмад нь манай мөнхөө болсон байдаг. Ямар ч хэдэн өдрийн дараа болоход нэгэн хурал болдог. Тэр хуралд нь болохоор Каунт, Макс, Савина, Осборн гэх энэ хэд маань хоорондоо хурал хийж байна. Тэгээ удирдагчаар манай мөнхөө шүү дээ. Тэгээд манай мөнхөө хэлэхдээ Осборн яриаг өргөжлөл. Хамгаалтын салаа бүрэлдэхүүн удаагүй бас чоронд хоригдсон 20 гаруй хүн байна. Гол асуудал нэг юм бол тэдний талаас илүү гаднаас ирсэн хоригдлууд. Гинтэл яриагийн тасалснаа Макс орж ирснэ. Лорд, тэд бол гимт хэрэгтнүүд. Асуудлаа сэргийлэхийн тулд түүнийг хорьсон юм шүү дээ гэсэн чинь мөнхөө болохоор чи өөрийгөө хийчээ. Шийжигсэн өмнөх лордыгаа хөгөөд ер нь гимт хэрэгтэй мэстэй гэсэн чинь би умар нутгийг л бие даасан байдлыг төв язгууртнаас хамгаалах үйлдэл хийсэн юм гэсэн чинь чиний үйлдэл зөв байж болно. Харин Ахмад Швартын үйлдэл шалахгүй болгоё. Үгүй тэр уушлаараа ярих юм Шварт. За Шварт гэдэг нь болохоор нөгөө дөрөв хэлсэнчлэн Гейл гэж залуу шүү дээ. Тэгээ Шварт амнахтэй Эгэл ардын зовлон юунаас болдгийг битгий март арай ноёмаа гэсэн. Бид одоо уулзалтай байгаа болохоор дараа ярилцъя. Тэгсэн гинт Савины амны ихтэй би бодлоо хэлж болох уу гэсэн болно гэдэг. Тэгээ Савины хэлэхдээ болохоор ноён Макс тэгжсэн болохоор олон нийт дээр оролцуулалтыг хэр их сөргөөр харж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Бас маргааш бид орг агнж чиглэхээр болсон. Тэгэхээр тэр шоронгийн хүмүүсийг урдаа гаргуул яаж байна? Мөнхөд энэ нэлийн таалагдсан бололтой дажгүй санал байна гэж дотроо утснаа. Өргөжлөө Савина. Зөрөглөөс хоригдоход нөгөө Шварт ч нэг хідэн хориглоодыг дагуулад оргуудыг агнж байгаа хэрэг шилждэг. Дэмартас нөгөө хідэн оргуудаа янзалж байгаа хэрэг шилжгээд яг Савинаг яг юу гэсэн талаар гарнаа. Тэгээ Савинагийн гол хэлгээд байгаа шалтгаан болохоор хий тимийн тэр хоригдуудыг хорж байсны оронд тэдний хүчийг нь ашиглаад ядаж оргуудтай туллуулсан дээр юм шүү те гэсэн саналыг дэвшүүлсэн байдаг. Тэгээ одоо харж байгаачлан энэ сал нь хэрэгжчихсэн гэсэн үг. Ямар ч тач мөнхөө тэр хідэн хоригдуудыг гар нэлж ажиллаж байгааг нь харснаа. Ялтчгүй миний шав үнэхэр төгс санаа гаргажээ. Зөрөглөөс хоригдоход өөр нэгэн салаа мөсний оргуудыг агнж явах үеэр шилждэг. Тэгээ яг мөсний оргуудыг агнж явах үед нь цаанаас нь нэг учир битүүлэг мөсний оргоос өөр төрлийн мангас харагданаа. Зэмэртэж энэ хүрээд энэ удаагийн бардыг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн бардыг илүү хурдан авч үзье өсвөл лайк болон subscribe дараад тэгээд би байн хэлдэг те.
Доорх тос руу donation буюу дэмжлэглээгээрэй. Хэрвээ тэгэх юм бол цаашдын контентын чанар болон парт хооронд хязээ нэлээд багасах юм шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Миний амтэрдэг хот хөгжил дэвшилт юу яг хийсэн бот. Харин миний охотод чуйкийг зам бидний өрөө харин та том боксонд хуц багтан уучидлээ цаг